За өнөөдөр би та нартаа бас гахалтай ичээдийн нууцыг хуваалцахад бэлэн болсон байна. Өглөө хэрхэн яаж ухацснаас шалтгаалаад таны амьдралын чанар шууд утгаараа холбоотой байдаг гэдгийг та мэдэх үү? Би өмнө нь ингээд өглөө хийцгүүрээ зориггүй ухчихсан өдрүүд маш олон байдаг. Гэтэл оюуны ажил хийдэг хүнд бол өглөө болгон эрч хүчтэй, өглөө болгон энержи дөр, өглөө болгон шин санаа, шин айдиатай байх нь маш чухал байдаг. Тийм учраас би өглөө хэрхэн яаж зөв зохистой ухтдаг болох вэ? Яаж өдрийн турш эрч хүчтэй, энергитэй болох вэ гэдэг зүйлийг маш олон жил судалсан. Мэдээж бясалгал бол гайхамшигтай. Өглөөг бясалгалаар ухтана гэдэг бол маш гайхалтай байдаг боловч зарим өдрүүдэд зарим өглөө бясалгал их завгүй амжихгүй байх тохиолдлууд гардаг. Тэр өдрүүдэд бол залбирал буюу тарна гэдэг зүйл маш хүчтэй юм байна гэдгийг ойлгоод амьдралдаа цоош нэм чаленж буюу шин зүйлийг нэвтрүүлж исэн. Тэр нь өглөө бүр залбирал хийх, өглөө бүр нэг тарин унших. Тэр дадлыг би өөртөө 21 өдөр суулгаад түүнээс хойш миний амьдрал маш гайхалтайгаар өөрчлөгдөж исэн. Өдөр болгон шин санаатай, өдөр бүр шин мэдлэгтэй, өдөр бүр маш юм дүүрэн активитет ингээд энерги дүүрэн байдаг байсан. Тийм учраас энэ чаленж буюу энэ дадлаа та нартай ч гэсэн зааж өгье гэж бодоод намастай хэмээх шинэхэн одоо ноц групп нээж гин. Энэхүү групп дотор маань 21 өдрийн турш өглөө болгон шин залбирал, өглөө болгон тэрхүү залбирлын хүчийг нэмэх бурхадтай холбож өгөх утга учиртай таринууд орох болно. Тэгэхээр та ингээд 21 өдөр өөртөө дадал суулгаад өглөө нэг 5-10 минут урдаалаа асааж агаад залбирж үз, мөн тарин уншиж үз. Залбирлын хүч таны амьдралыг эмх замбраатай, дистралтай, эрчим энерги дүүрэн байлгаж тархийг тань үргэлж цэнгэлж өгдөг гэдгийг бас та нарыгаа мэдрээсээ, эрчим хүч энерги аваасаа гэж бодоод намастай хэмээх групп нээсэн. Группийн маань төлбөр 22,000 төгрөгийн үнэтэй 21 өдрийн залбирлын тарны чаленж буюу юм өөрөө өөртөө суулгаж байгаа шин дадал байгаа. Маш гахалтай үр дүн өгнө гэдэгт би итгэлтэй байна. За ингээд 21 өдөр хэдүүлээ хамтдаа залбираад, хамтдаа тарин уншаад, хамтдаа амьдралдаа цоошин сүнслэг чадвар, далд хомсрыг хүчийг дуудаж үзье. Тэгээд үр дүнгээ ярилцъя, үр дүнгээ хуваалцъя. Таны амьдрал гахалтайгаар өөрчлөгдөнө гэдэгт би итгэлтэй байна.